Өршөөлийн хуулийн хориг тавигдсанаас бусад заалтыг өнөөдрөөс эхлээд хэрэгжүүлж байгаа. Энэ дотор захиргааны журмаар жолоо барих эрхээ асуусан жолооч нарч багтаж байгаамаа. Жишээлх юм бол одоо цагдаагийн газар дээр гэхэд захиргааны журмаар тээврээр хэсэлж жолооч эрхээ асуулчихсан өнөөдөр Монгол улсад 82 мянган орчим хүн байдаг юм байна. Эдгээр улсуудын өршөөлийн хууль үйлчлэх ёстой энэ үйлчлэлийн одоо ингээд эхлүүлээд яваа гэдэг. Өршөөлийн хуулийн үйлчлэл нь 2015 оны 7 дугаар сарын 2-ны 24 цагаас өмнө гэмт хэрэг үлдэж ял сонссон хүмүүст хамаарч байгаа. Тэгэхээр энэ өдрөөс өмнө жолоо барих эрхээ асуусан хүмүүсийн эрх ч бас сэргэнэ гэсэн үг. За тийм учраас лицензийн төвийнхэн чиглэл авахар цагдаагийн ерөнхий газарт өнөөдөр албан бичгээр ханджээ. За эдгээр эрхийг сэргээх асуудал дээр бол бид нар холбогдох тоо баримттай мэдээ танилцуулга юмудаа холбогдох дээшдний байгууллагт хүргүүлсэн байгаа. Одоо бол бид нар бол ямар ажиллагаа хийж гэнэ вэ гэхээр дээд шатны байгууллагаас ямар чиглэл ирэх нь комисс өчтөрийн байдлаар ажил хэсэг хурлаас гарсан шийдвэр одоогоор харахаа ирээгүй байна. Тэр хүртэл одоо ард иргэд маань төр хүлээж байна уу? Бид нар дээрээс одоо ирсэн чиглэлийн дагуу холбогдох арга хэмжээг авнаа. Одоогоор чиглэл ирээгүй юм байдалтай байж байна. Ер нь бол миний ойлгож байгаагаар бол тодорхой хэмжээгээр тийм ээ 1 жил байна 2 жилийн хугацаагаар жолоодох хэрэг асуулцсан 2 жилийн хугацаа тээврийн барайгүй улсууд байж байгаа. Тэгэхээр яг шийдвэр хүлээлгэсэн одоо эрх асуух хугацаа маань энэ хуулиараа дуусгар болоод эрх сэргээх одоо тодорхой хэмжээний одоо тээврэлж одоодаг хүн бол шалгалт өгч таарахаар байна. Өнөөдрийн байдлаар жолооны эрхээ асуулсан 84 мянган жолооч байна. Тэдний зарим нь автын ослоор тэнсэн харгалзах ял авч давхар жолоодох эрхээ асуулсан бол нөгөө хэсэг нь архитан цогтурсан үедээ жолоо барьж эрхээ асуулсан байдаг. За жолооны эрхээ сэргийлгэх жолооч нарын хувьд бол лицензийн төвд хандах юм байгаа. За энэ төв дээр эрэхтэй иргэний үнэлэхнийхээ хөлбөрийг авчирч лавлгаа авна. За үүнээс гадна эрүүл мэндийн хуудас бөглөх юм байна. За мөн архины хор уршгийг харуулсан иргэдийн хэлдгээр бол ухаарлын 2 цагийн сургалтанд суун ингээд шалгалтаа өгнө. За шалгалт бол өдөр бүр 13 цагт явагдаж байгаа. Шалгалтанд орохын тулд та 5,000 төгрөг төлнө. За өөр бусдаар ямар нэг нэмэлт төлбөр бол өгөхгүй юм байна. Жолоо барьна гэдэг бол тоглоом биш. Хүний амь насыг тээж явдаг учраас жолоочоос байнга хариуцлага нэхэж байдаг. За энэ удаад Монголын төр жолоочоос эхлээд хорих байгууллагад хоригдож байгаа хүмүүст өршөөл инэрлээ хайрлаа. Харин цаашдаа жолооч нарын хувьд замын хөдөлгөөний дүрмээ баримталж үүргээ ухамсарлах хэрэгтэй юмаа гэдгийг цагдаагийнхан ярьж байна. Учир нь жолооны эрхээ асуулах хүний тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаамаа. Баццэг Амарснаа нар мэдээллээ.